Сайн уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Capital Markets Mongolia компани зохион байгуулдаг earnings call-ийн 2025 оны 3 дугаар улирлын earnings call-ууд эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр болохоор Голланд банк хувьцаат компани 2025 оны 3 дугаар улирлын санхүүгийн үзүүлэлт болон үйл ажиллагааны танилцуулгатай танилцах болно. За Голланд банкнаас болонгод нөөцийн удирдлагын захирал сод болор оролцохоор байгаа. За манай earnings call анх удаа оролцож байгаа болон за интернет лайваар Голланд банкны лайваар сонсож байгаа хүмүүс болонгод манайх компани үйл ажиллагаа санхүүтэй танилцаад ерөнхийдөө нээлттэй асуулт хариултын хэсэг явдаг. За тэгэхээр та бүхэн маань компани үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн асуулт сонирхсан зүйл байх юм бол коммент хэсгээр болон за оролцож байгаа мэргэжлийн шинжээч маань болонгод чат болон гараа өргөд асуух боломжтой шүү. За мөн энэхүү earnings call маань болонгод шууд англи хэл рүү синхрон орчуулгатай хүрж байгаа. За тэгэхээр би оролцож байгаа гадны оролцогчдоо англи хэлээр бас товчхон тайлбар өргүүлье гэж бодож байна. Greetings, ladies and gentlemen. So we're ready to start our earnings call for Q3 2025 for Holland Bank JSC. So the simultaneous interpretation is available. If you look down on your screen and the bottom of your screen, there's an interpretation button. Please choose English version for if you would like to interpretation done in English, and the presentation itself will be in Mongolian. За ингээд танилцуулна гэж гол банкны нөөцийн удирдлагын захирал сод болоод таныг урьж байна. Өдрийн мэнд. За намхан миний дэлгэж зарж байгаа бах тий. Дэлгэцээ full screen болох уу содоо захирлаа. За тэгээ бас камера. Миний камерыг бас нээчихгүй. За. За миний дэлгэж зарж байна тий. Харж байна. За өдрийн мэнд. За миний би сод болор нөөц удирдлагын газрын захирлаар Голланд банкт 13 дахь жилдээ бол ажиллаж байна. За ингээд Голланд банкны 3 дугаар улирлын санхүүгийн үр дүнг танилцуулахад за бэлэн болсон байна. Мөн онцлог үйлдвэрлэлүүдийг бас ярих болно. За тэгээд юуны онцлог үйлдвэрлэл ярихаас өмнө олон улсын зах зээл болон макро эдийн засаг дээр холбоотой яг товчхон мэдээлэлүүд хүргэе. За 3 дугаар улирлын хувьд бол за Америк нэгдсэн улсын за Фед бодлогын хувь бол 0.25-аар 22% бол туусан байгаа. За энэ бол худалдааны дан ажилгүйдэл за Америк нэгдсэн улсын инфляцтай бол холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байгаа. За мөн энэ жилд бас 10 болон 12 дугаар сард бол нэмээд бас буух хүлээлт бол байгаа. За нөгөө талдаа бол түүхийн эдийн өнүүд бол харьцангуй эерэг. За тухайлбал алтын үн бол түүхэн дээд түвшиндээ хүрсэн. За нийгэм салбар нь бол 4105. За зэсийн үн бол 10,000 давтсан. За нүүрс бол харьцангуй төвчтэй иймэрхүү байдалтай байгаа. За эдгээр түүхийн эднүүдийн үн бол Монгол улсын макро эдийн засагт бол бас голлох нөлөөг бол үзүүлж явж байна. Тэгэхэд за голлох макро үзүүлэлтүүдийг дурдвал за 3 дугаар улирлт ерөнхийдөө нүүрсний экспорт бол харьцангуй сэргэж эхэлсэн байгаа. За үүнтэй холбоотойгоор төлбөрийн тэнцэл маань алдагдaltaй учирсан бол за 8 дугаар сарын байдлаар 290 сая долларын нэмэгтэй. За cumulative дүнгээр буюу хоримтлагдсан дүнгээр бол 5 сая долларын ашигтай болж эхэлсэн байгаа. За тэгээ үүнтэй холбоотой гадаад хөлөөтэй албан нөөц маань бол 5.9 тэрбум долларт
хурц ерөнхийдөө бас түүхэндээ төвшөндөө өрсөн. За энэ нь бол ойролцоогоор Монгол улсын 6 сарын импортын за хэрэгцээг бол бүрэн хангаж байна. За төгрөг ам долларын хойш бол мөн за бас харьцангуй доктортой байж ирлээ. За энэ графикаас бол та бүхэн харж болж байна. За нөгөө талдаа за бодлогын хөв бол өндөр хэвээр 12%-тай. За инфляцийн түвшин бол 8.8-тай. За 9 сарын тоо бол 9% болж баг зэрэг өссөн. За харьцангуй хүүнүүд бол өндөр түвшинд бол хэвээрээ хатгалж байгаа ийм дүр зурагтай байна. За тэгээд эдгээр хүчин зүйлс төр тулгуурлаад за эх жилийн ерөнхийдөө таамаглалуудыг бол гаргасан байгаа. За 25 оны эцэс болон 26 оны эцсийн байдлаар ерөнхийдөө дотоодын нөхцөл бүтээгдэхүүний өсөлт бол за 5-аас 6% байна гэж ерөнхийдөө олон улсын байгууллагууд бол үзсэн байгаа. За Голланд банкны хувьд бол 26 оныг бол 5.9%-аар өснө гэж харж байгаа. За 5.6% өснө гэж харж байгаа. За бусад Аз хөгжлийн банк, Дэлхийн банк, олон улсын валютын сан, Монгол банкны хувьд бол за мөн эдийн засгийн өсөлтийг бол 5.7, 5.5-аас 5.9% өсөлттэй байна гэж ерөнхийдөө төсөөлж байгаа. За нөгөө талдаа инфляцийг бол 26 онд аажмаар бас буурах болов гэсэн ийм хүлээлттэй бол байна. За одоогийн байдлаар бол 9%, оны эцээр 1.3% дээр гарах болов. За эх жил бол ер нь бол 7-оос 8% дээр байх болов гэсэн ийм таамаглалуудыг бол гаргасан байгаа. За мөнгөний бодлогын 2026 оны төсөөлөлтөөр бол инфляцийг ерөнхийдөө 5 дээр нэмэх хасах 2 гэж оруулсан байгаа. Тэгэхээр эх жилүүд бол инфляц бол аажмаар буурах нэ гэж хүлээж болохоор байна. За голлох төвхөн эдүүдийн үн бол өмнөд урдсанчлан за зэс болон алтны үн бол харьцангуй өндөр. За гогших нүүрсний хэлийн үнийг бол бид $70 байх болов гэж таамаглаж байгаа. Эдгээр таамаглалын үндсэн дээр эдийн засаг бол эх жилд бас харьцангуй сайн өсөх нэ гэж ингэж харж болж байна. За ингээд Голланд банкны 3 дугаар улирлын голлох за онцлог үйл явдлууд руу бол оръё. За 3 дугаар улирлын бол хамгийн онцлог үйл явдлын нэг бол за манай банк олон улсын санхүүгийн корпорацтай хамтран 160 сая долларын одоо 3 жилийн хугацаатай зээлийн гэрээг бол үзэгдсэн байгаа. За энэхүү гэрээний хүрээнд бол бид нар 60%-ийг нь бол ногоон зээл рүү бол санхүүжил болгоно. За 25%-ийг бол усны хяналт хангамжийг сайжруулах чиглэлд санхүүжил болгоно. За үлцэн 15%-ийг бол жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих ийм зорилттой санхүүжилтийн гэрээг бол үзэгдсэн байгаа. За хоёрт нь бол water equity гэдэг энэ усны чиглэлээр бас санхүүжилт болгодог байгууллага байгаа. За энэ байгууллагаас манай банк 13 сая долларын санхүүжилтийг бол татсан. За мөн Enabling Capital гэдэг байгууллагаас 7 сая доллар гээд нийтдээ бид нар 180 сая долларын одоо санхүүжилтийг бол 3 дахь улиралд бол амжилттай хэлцэл хийсэн байна. За үргэлжлүүлээд 3 дахь улиралд бол за манай байгууллагыг хэд хэдэн байгууллагаас бол одоо award-д бол өргөжсөн байна. За тухайлбал Евромоны сэтгүүлээс за манай Монгол улсын 2025 оны Монгол улсын шилдэг жижиг дунд байгууллагыг дэмжих банкаар бол өргөжсөн байна. За мөн Аз хөгжлийн банкнаас худалдааны санхүүжилтийн чиглэлийн Монгол улстай одоо шилдэг түвш банкаар бол шалгаруулсан байна. За дээрэс нь за WeChat дээр бол одоо бүгд найрамд хятадд улсад бид нар одоо WeChat inquiry-г бол манай social pay-ээр бол уншуулах бүрэн боломжтой болсон байгаа. За мөн UnionPay карта бас эдгээр платформудад холбоод төлбөр тооцоогоо хийхэд илүү төхөн болсон байна. За мөн манай банкны хувьд бол корпорат байгууллагуудтай бол идэвхтэй арга хэмжээ хөтөлбөрүүдийг бол зохион байгуулж ирсэн байгаа. За мөн social pay digital wallet дээр бол нэлээд өргөн хүрээний юм аянуудыг бол зарлаад бол явж байна. За нийгмийн хариуцлагын хүрээнд мөн манай банк маш идэвхтэй ажилладаг байгаа. За Голланд банкны хувьд бол Монголын ногоон барилгын хүрээлэнтэй одоо хүрээлэнгээс гаргасан одоо best гэр орон сууцны ногоон стандартыг бол ерөнхийдөө санамж жижиг бол зурсан байгаа. За уг санамж жижигээр бол ерөнхийдөө тухайн стандартыг манай банк хүлээн зөвшөөрөөд цаашид бол ингээд ногоон санхүүжилт, ногоон орон сууцны санхүүжилт дээр бол ийм хамтарч ажиллах боломжийг бол одоо нэмэгдүүлж байгаа. За ийм үйл явдал болсон. За мөн судлаач оюутангийн хөтөлбөрийг Голланд банк бол маш олон жил бол хэрэгжүүлж эхэлж байгаа. За 21 дахь жилдээ бид манай банкны хувьд бол IT-ийн чиглэлээр суралцж байгаа оюутнуудыг бол
хамруулсан байна. За энэ жилийн үед болохоор 21 оюутныг бол судлаач оюутан хөтөлбөрт бол хамруулсан байна. За тэгээд менторшип хөтөлбөр байгаа. За манай банкны хувьд бол сүүлийн жилүүдэд 2022 оноос эхлээд одоо жижиг дунд бизнес эрхлэгчдийг одоо дэмжих тэдний одоо чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөрүүд бол маш идэвхтэй бол хэрэгжүүлж байгаа. За 2002 онд бол анх бид нар менторшип хөтөлбөрөөр 6 байгууллагатай бол эхэлжсэн бол энэ жилийн хувьд бол нийтдээ одоо манай энэ менторшип хөтөлбөрт хамрагдахаар одоо 600 орчим байгууллага бол өсөлт өгсөн. За үүнээс бидэд бол 100-аад байгууллагыг шалгаруулад хамруулсан байгаа. За үүнийх нь 10 байгууллагад бол бүр нэлийн одоо тусгай програмд бол хамруулж одоо жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадваржуулахаар бол ажилласан байна. За мөн сүүлд нь бол Голомт банк AI Academy Азтай хамтраад энэ Women Code, Girls Code гэдэг энэ хөтөлбөрийг бол хэрэгжүүлсэн байгаа. Ерөнхийдөө бол гол агуулгууд бол аслагдсан одоо сум дүүрэг орон нутагт байгаа одоо 14-өөс 18 насны одоо 100 эмэгтэй болон 100 сургагч эмэгтэй багшийг хамруулад одоо тэдгээрт бол AI чиглэлээр бол бид нэр сургалтанд бол энэ актентэй хамтраад бол хамруулсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ бол олон улсын маш одоо олон улсад бол одоо маш алдартай ийм хөтөлбөр байгаа. За тэгээд ерөнхийдөө онцлог үйл явдлуудын хувьд бол ингэж болж байна. За дараагийн слайд маань бол санхүүгийн үр дүн рүү орё гэж бодож байна. За 3 дахь улирлын санхүүгийн үр дүнг голлох одоо актив болон одоо үзүүлэлтүүдийг энд бол харуулсан байна. За манай банкны нийт активын маркет шеэр буюу зах зээлийн эслэх хувь хэмжээ бол 20.6%-тай. За зээлийн хувьд бол 18.2%-тай. За харилцах хадгаламжийн хувьд бол 20.2%-тай бол байна. За 3 дугаар улирлын байдлаар бол оны эцэстээ харьцуулсан өөрчлөлтүүдийг бол харуулж байна. За нийт хөрөнгийн хувьд бол 1% өсөлттэй 15.5 их 80. За зээлийн хувьд бол 5.1% өсөлттэй 7.8 их 80 бол болж өссөн байгаа. За харилцах хадгаламжийн хувьд бол 9.9 их 80 хүрч 6.5%-аар бол оны эцэс бол өссөн байна. Ойролцоогоор 600 орчим тэрбумын өсөлтийг бол үзүүлсэн. За ашигын хувьд бол 3 дугаар улирлын байдлаар 251 тэрбум төгрөгтэй. За өөрөөр хөрөнгө байна бол 1 их 80 466 тэрбум буюу оны эцэс 15.4%-аар өссөн. За өөрөөр хөрөнгөний өгөөж маань бол 24.1%-тай бол гарсан байна. За тэгээд зээлийн өсөлтөө бүтээгдэхүүний түвшинд нь задлж бол харуулсан байна. За тэгэхээр манай нийт зээлийн багцын одоо 55%-ийг бол бизнесийн зээл эзэлж байгаа. За 26%-ийг бол хэрэглээний зээл, за 19%-ийг бол орон сууцны зээл бол эзэлж байна. За тэгэхээр энэ 5.1% өсөлтийн голлох өсөлтүүдийг бол за нэгдүгээрт бол жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжих бизнесийн зээл бол 200 орчим тэрбумаар бол өссөн байна. За мөн дараагийн өсөлт нь бол өөрийн хүсрийн орон сууцны зээл, за корпорат байгууллагуудын бизнесийн зээл гэдэг эдгээр гурван зээл төр бол яг гол өсөлтүүдийг бол харж болж байна. За нөгөө талдаа хэрэглээний зээл маань бол 3.6% бол буурсан байгаа. За Голомт банкны хувьд бол хэрэглээний зээлийн одоо зээлийн бодлого төр бол нэлээд сайн түлхэрч ажиллаж байгаа. Ялангуяа чанаргүй зээлийн скоринг сайжруулах ч гэдэг юм уу. Ер нь бол энэ хэрэглээний зээлийн одоо дэлэлтийг бол хязгаарлах дээр нэлээд анхаарч бол ажиллаж байгаа. За чанаргүй зээлийн хувьд бол 3 дугаар улирлын байдлаар бол 3.2%-тай гарсан. За системийн чанаргүй зээлийн хувьд бол 5.2%-тай бол гарсан. За зээл дээр бол товчондоо иймэрхүү зүйлтэй. За үргэлжлүүлээд харилцах хадгаламжийн үзүүлэлтүүд рүү оръё. За 3 дугаар улирлын байдлаар харилцах хадгаламжийн өсөлтийг ерөнхийдөө товчонд бол хугацаатай хадгаламж дээр бол гол өсөлтийг бол авчирсан байгаа. За манай хадгаламжийн бүтцийг харах юм бол за 56%-ийг бол хадгаламж эзэлж байгаа, 44% бол харилцах бол эзэлж байна. Тэгэхээр энэ жилийн гол өсөлт нь бол хадгаламж дээр бол гарсан байна. Хадгаламжийн хувьд бол 5.5 их 80 хүрч 11.5% өссөн байна. За нөгөө талдаа харилцах маань бол 0.6% өсөлттэй юм байгаа. За төлбөрийн чадрын хувьд бол 3 дугаар улирлын байдлаар 36.2 өсөлттэй. За Монгол банкны зохистой харьцаа бол 25%-аас бол дээш байдаг.
За энийг та бүхэн бол мэдж байгаа бах. За зардал орлогын харьцаа гэж байдаг. За зардал орлогын харьцаа бол ерөнхийдөө 42.3% бол гарсан байна. За мөн төлбөрийн шатвартай холбоотой LTD ratio гэж ярьдаг, зээл харилцагчийн хүйсрийн харьцаа. За энэ харьцаа маань бол 78.9% бол гарсан байна. За ингээд хамгийн эцэст нь Монгол анхны зохистой харьцааны үзүүлэлтүүдийг за мөн харуулсан байна. За өөрөөр ингээд хүрэлцээ маань 3 дугаар үйлчлэлийн байдлаар 15.1% бол гарсан байна. За Монгол анхны зохистой харьцаа бол 13% бол байгаа. За нөгөө талдаа гадаад валютын эрсдлийн харьцаа, за нийт гадаад валют болон нэгж гадаад валют дээр бол энэ дээр харуулсан. За нэгж гадаад валютын харьцаан дээр бол бид нар 15% дотор бол хангаж ажиллах ёстой. За одоогийн байдлаар бол 9.1%-тай, нийт гадаад валютын божит харьцаа маань бол 11.5%-тай зохистой харьцаануудаа хангасан байдалтай явж байна. За тэгээ холбоотой эдгэдтэй холбоотой харьцаанд мөн зохистой харьцааны хэмжээнд бол хангаж ажилласан ийм үзүүлэлттэй байна. За ерөнхийдөө миний танилцуулах зүйлс бол ингээд товчондоо боллоо. Тэгээд асуулт хариулт руу хэдүүл орох тийм. Тэгээ за асуудлууд ирсэн байна да. Тэгээд оролцогч нартай бас дахиад хэлэхэд ерөнхийдөө Q&A хэсгээр болон гараа өргөд асуултаа асуух боломжтой шүү гэдгийг дахин сануулъя. За эхний асуулт нь болохоор юу гэсэн байна? Ерөнхийдөө чанаргүй зээлийн харьцаа буюу NPL нэмэгдэхэд 3.2 2.7-оос 3.2 өмнөх хөлөртэй харьцуулахад нэмэгдэхэд гол нөлөөсөн хүчил зүйл юу вэ? Мөн хүүгийн бус орлого ерөнхийдөө 3 дугаар хөлөлд нэлийн мэдтгэж хэмжээгээр буурсан харагдаж байна. Тэгэхээр тэр нь бас нөлөөсөн гол хүчин зүйл юу байгаа вэ? Тэ бусад зээлийн бус орлого ер нь бол сөрөг үзүүлэлттэй болсон байна. Улирлаар харьцуулах юм бол тэгэхээр ерөнхийдөө энэ эдгээр хүчин зүйлүүд ямар гол нөлөө үзүүлсэн байдаг асуулт байна. Англиар хэлсэн холбоотой орчуулж. За би ерөнхийдөө том зургаар нь ашигт ажиллагаатай холбоотой асууж байна гэж боллоо. Тэгэхээр ашигт ажиллагаа ерөнхийдөө year on year basis буюу өмнөх нэг мөн их харьцуулахад бол буурсан байгаа. Эдгээрийн гол шалтгааныг ерөнхийдөө базаад ирчих гэж бодож байна. За ашигт ажиллагааны хувьд болохоор энэ жилийн хувьд бол та бүхэн мэдж байгаа мөнгөний хатуу бодлого бол явж байна. За мөн үүнтэй холбоотойгоор за бодлогын өндөр түвшинд байгаа. Дээрээс нь Монгол анхны хувьд бол заавал болох нөөцүүд за 2-оос 3% бол өсгсөн. За төгрөгийн хувьд бол 13, валютын хувьд бол 18%-тай. За мөн заавал болох нөөц дээр хүү бодох байсан. За дээрээс нь их усрын зардал бол нийтлээ өсөж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ашигт ажиллагаа буурсан гол шалтгаан бол ерөнхийдөө их усрын зардлын өсөлт, тэрэн цаана цэвэр үгийн орлогын бууралтаар бол тайлбарлагдж байгаа. За гэхдээ манай ашигт ажиллагаа бол өөрөөр өгөөж бол 24.2%-тай бол ерөнхийдөө хангалттай сайн үзүүлэлт бол байгаа. За өмнөх жилтэй харьцуулах бол мэдээж тодорхой хэмжээнд бол буурсан байгаа. Энэ нь бол их усрын зардлаа гэж тайлбарлахаар байна. За чанаргүй зээлийн хувьд бол ерөнхийдөө банкны секторын хувьд бол энэ хэрэглээний зээлийн чанаргүй зээл бол нэлээд өсөх хандлагатай байгаа. За манай банкны хувьд бол энэ дэр хариу үйлдэлийг бол маш түргэн хариу үйлдэл бол авч ажиллаж байгаа. За үүний хүрээнд бол манай чанаргүй зээлийн хэмжээ бол ер нь бол системийн дунджаас бол харьцангуй бага 3.2%-тай иймэрхүү байхаар байгаа гэж харуулгаар. За ойлголоо, баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор энэ олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан гадаад их усрын хэмжээ нөхцөлд ямар өөрчлөлт орсон бэ? Их усрын өртөг ер нь гадаад хотны хоорондоо харьцуулахад ер нь их өртөг ямар ялгаатай байгаа гэсэн асуулт байна. Яг гаднаас манай банкны ер нь бол банкуд гаднаас санхүүжилт татахдаа софор нэмэх нь за 3-4%-тай бол татчих байгаа л гэж бодож байна. За энэ нь бол ойролцоогоор долларын хувьд бол нэг 7-8% зардалтай байгаа. Тэгэхээр хэлжээний банкуд ерөнхийдөө гаднаас цэцэх хүйсрийг урт хугацаад swap бэлтгэл хийж төгрөгийн хүйсрт бол хүргэж байгаа. За энэ нь бол ойролцоогоор нэг 15-17% зардалтай байгаа. Тэгэхээр банкуудын хугацаатай хадгалах хэмжээ хүү бас
За ер нь бол 12-оос 16%-тай. Ер нь бол дотоодоос татах их өсвөр, гаднаас татах их өсвөрийн өртөг бол харьцангуй ер нь бол ойролцоо төвшөнд байгаа. Зардал өртөгд бол. За баярлалаа. Дараагийн асуулт болохоор энэ валютын аншийн савлгаа за энэ төгрөг сулралтай холбоотой ер нь энэ нөөцийн сангийн удирдлагт ямар нөлөө үзүүлж байна вэ? Тэгээд Мгм. liquidity buffer ер нь ямар хэмжээнд байлгая гэж харж байна вэ гэсэн асуултууд. Бүх чадварыг. Ханшийн үед бол ер нь та бүхэн мэдээ энэ жил нүүрс бол нэлээд оны эхэнд бол нүүрсний орлого нэлээд буурсан. За тэгтээ нөгөө талдаа зэсийн орлого бас үүнийг coverлж байгаа. За дээрэс нь нүүрс ус эргээд бас сэргэх хандлага бол ажиллагдсан. Энтэй холбоотойгоор 3 дугаар үйлдэлд бол ханшийн үед бол нэлээд тогтвортой байсан. За оны эцэст бас энэ төлөв ерөнхийдөө үржлэх болов гэж бол харж байна. За хоёр дахь нь liquidity buffer гэж ярьсан тийм. Liquidity buffer бол ерөнхийдөө за төлбөрийн чадвар одоо 36%-тай, зохистой харьцаа 25%-тай байгаа гэхээр ерөнхийдөө хангалттай сайн түвшинд бол байгаа. Ерөнхийдөө 30-аас дээшээ хувьтай байхад бол бид нар бол асуудалгүй болов гэж харж байна. За баярлалаа. Дараагийн асуулт болохоор энэ юу Монгол банктай хэрэг нөгөө нэг хийдэг swap-ын зардал өссөнтэй холбоотой асуулт багш. Энэ шинээр татсан төгрөгийн энэ биш үү? За шинээр татсан төгрөгийн хадгаламж зээлийн үеийн зөрүү 5.71% хүрсэн. Банкны спредийн хөдөлгөөнд хэрхэн туссан бэ гэсэн асуулт. Асуулт юм. 3.7 гэдэг нь системийн тоог шиг үнэ Тийм юм шүү. За энэ дэр яг асуултын дахиад татаад хэлчихв үү? За би бас асуулт Шинээр байна. Шинээр зээлийн татсан хөлсрийн төгрөгийн хадгаламж болон зээлийн үеийн зөрүү 5.71% хүрсэн. Банкны спредийн хөдөлгөөнд хэрхэн туссан бэ гэсэн асуулт. яг хоо зээлийн хөлсрийн хүний зөрүүний хувьд бол огцон мөрчлөлт гараагүй болоо гэж бодож байна. Ерөнхийдөө 5.7 гэдэг бол яг өмнөх жилүүдтэй ойролцоо түвшинд бол байсан ирсэн байгаа. Энэ харьцаа бол ерөнхийдөө харьцангуй хэвээрээ хадгалагдж байгаа бол гэж харж байна. Яг хоо их хөлсрийн зардал өссөнтэй холбоотой баг зэрэг бол буурах тренд бол байгаа. Тийм энэ банкуудын цэрүүг яг хөдөл тодорхой хэмжээнд бол ерөнхийд нь хариулахад бол ерөнхийдөө буух бол хандлага бол байгаа. Тэгтээ хэмжээгээр бол биш ерөнхийдөө баг зэрэг буурах юм үзэгдэл бол байгаа болов гэж бодож За дараагийн асуулт болохоор ер нь эдийн засгийн хувьд оны эхнээс одоо эзлэгдэл сайжирч штэ. Тэгэхээр байна. жилийн эз гэхэд ер нь одоо 2025 онд дуусгаад ер нь эдийн засгийн өсөлт за үзүүлэлтүүд ер нь ямар хөө байна гэсэн хүлээлттэй байна. За тэгээ түрүүнд ярьжсэн нөгөө нэг яг одоо хэрэглээний зээлүүд болон зээлүүд дээр чанаргууд хандлага ажиглагдж байсан. Тэгэхээр тэр нөгөө нэг эрсдэл маань ер нь дараа он руугаа юу те carry on хийх үү ер нь тэн дээр ямар хүлээлттэй байна. Тэгээд харагдаад ахаар ер нь банкуд нэлийн нөгөө нэг зээлийнхаа гаргалтыг хомдсон байгаад байх шиг харагдана. Угаасаа нөгөө тий Монгол банкны бодлоготой холбоотой. Тэгэхээр ер нь тэр зээл бол бас цаашаа нэмэгдэх болов энэ дээр. За эдийн засгийн өсөлтийн хувьд бол түрүүн би бас өмнөх танилцуулга дээр дурдсан. За ерөнхийдөө 25 онд бол за энэ олон улсын валютын сан, Дэлхийн банк, Аз хөгжлийн банк гээд Монгол банк ерөнхийдөө 5.5-аас 6% бол өсөх болов гэж харж байгаа. За манай банкны за эдийн засгийн судалгааны албанаас бас мөн эдийн засгийн өсөлтийг энэ жилдээ нэг 6% бол өсч болов гэж таамаглаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэг өсөлтийн үед бол харьцангуй сайн өдрөг байгаа. За энэ жилийн өсөлт дээр бол хөдөө аж ахуй сектор бас өсөлтөнд бол нөлөөлсөн. За эх жилийн хувьд бол энэ чанаргүй зээлийн хувьд бол за ер нь бол айхтар том өөрчлөлт бол гарахгүй болов гэж бодож байгаа. Түрүүн бас дурдсан хэрэглээний зээл дээр бол ер нь бол чанар баг зэрэг одоо чанар муудах юм үзэгдлүүд бол харагдаж байгаа. За энэ дээр бол банкуд бол ерөнхийдөө хариу арга хэмжээ аваад зээлийн бодлогын тодорхой хэмжээний
одоо скоринг хангах зэрэг ийм арга хэмжээнүүдийг бол аваад ажиллаж байгаа. Тэгэхээр бол чанар үзэл дээр бол одоо айхтар том өсөлт гэдэг юм уу бол гарна гэж бол харахгүй байна. За ойлголоо. Харин энэ нууны зээл гаргалтын одоо нууны ер нь бол Зээл гаргалтын өсөлт тийм зээлийн өсөлттэй холбоотой асуусан тийм. тийм. Тэгэхээр яг ерөнхийдөө бол энэ мөнгөний хатуу бодлоготой үед бол яг зээлийн өсөлт бол айхтар бол өндөр бол байх болов гэж бодож байна. Яг нэг 10-15% өсөлт бол байх болов. Гэдэг юм хэлэлттэй байна. Ер нь гэхдээ бодлогын хүн дээр тад одоо өөрчлөлт орно гэж бодож байна уу? Ер нь орвол ер нь дараа жил одоо тий хизээнээс өөрчлөлт авах боломжтой гэж харж байна. Яг бодлогын хүний хувьд бол гол драйвер буюу одоо гол шийдвэр гаргах хүчин зүйл бол инфляц байгаа. Тэгэхээр одоо бол инфляц бол 9%-тай байна. Тэгэхээр эх жил инфляц хэд байхаас хамаарат одоо баг зэрэг буурах одоо мэдээж инфляц буурах юм бол бодлого бол буурах боломжтой болов гэж харж байна. Одоо эх жилийн инфляцийн таамаглалууд бол ерөнхийдөө 7-8% байсан. Тэгэхээр одооны түвшинтэй харьцуулахад одоо тэрний түвшин рүү бол буурах боломж байгуулвал гэж харж байна. За дараагийн асуулт нь болохоор энэ нөөцийн удирдлагын газрын хувьд ер нь одоо энэ фандинг микстэй хэрхэн оновчтой удирдах дээр ер нь ямар бодлого барьж ажилтдаг вэ гэж асуусан байна. За манай газрын хувьд бол их усрын стратеги ерөнхийдөө барьж ажилтдаг байгаа. Тэгэхээр одоо манай фандингийн бүтэц бол за 20% нь бол манайх гаднаас татсан их усүр. За 40% нь бол харилцах дээр бол байгаа их усүр. За 40% нь бол хадгаламж дээр байгаа ийм бүтэцтэй байгаа. Ерөнхийдөө манай банкны хувьд бол сүүлийн жилүүдэд гаднаас татах их усрын хэмжээ нийт их усрын төслөх хэмжээ бол өссөн. Тэгэхээр энэ баланс мань бол харьцангуй одоо оновчтой хэлбэрлэгөө бол ирж явж байгаа. За ер нь нэжтээс ирсэн асуулт маань ингээд ер нь дуусчих шиг байна. Тэгэхээр сүүлийн 1-2 асуулт ирсэн байна. Тэгээд тэрийг аваад ерөнхийдөө Earnings-колоо дуусгая гэж бодож байна. За дараагийн асуулт нь болохоор за гадаадын хөрөнгө оруулагчид болон ер нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалахын тулд ер нь одоо дэйлдот байдал дээр ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгаа вэ гэсэн асуулт байна. Манай банкны хувьд бол 2024 онд олон улсын зах зээл дээрээс за бонд босгосон байгаа. Нийтдээ 400 сая долларын нээлттэй бонд, за 1 сар 50 сая долларын бонд гэдэг ногоон бонд гэдэг гаргасан байгаа. За үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчдын за итгэл гэх юм уу тэрийг хөрөнгө оруулагчдын харилцааг авч явахд бол манай одоо investor relation гэж ярьдаг хөрөнгө оруулагчтай харилцаан дээр бол манай банк маш одоо өндөр анхаарал хандуулж ирсэн байгаа. Transparency буюу элдод нээлттэй байдлыг бол чухалчилж ажиллаж байгаа. За тэр нь бол ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын итгэлийг бол өндөрт хадгалах маш чухал ач холбогдолтой гэдэг нь бол одоо харагдаж байгаа. Сүүлийн 2 жилийн одоо туршлагаар бол одоо харагдаж байгаа. За сүүлийн асуулт болохоор ерөнхийдөө 2026-нд ер нь нөөцийн удирдлагын газрын үйл ажиллагааны гол чиглэл нь юу ах вэ? Стратеги юун дээр хөлөрөх вэ гэсэн асуулт. За манай нөөцийн удирдлагын газрын хувьд бол эх жилүүдэд ерөнхийдөө дотоод үйл ажиллагааны efficiency дээр бол анхаарч ажиллахаар байгаа. За тухайлбал бид нар системүүд дээрээ сайжруулалт гаргах, дотоод процессууд дээрээ сайжруулах, за мөн дийлрүүд болон эдийн засагч нараа чадваржуулах, за судалгааны чиглэлээ дөрвөлжүүлэх гэх мэтлийн дотоод үр ашигт байдал дээрээ нэлээд анхаарах. За тэгээд зах зээлийг хөгжүүлэх чиглэл дээр шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх дээр бас анхаарч ажиллана гэж харж байна. За ойлголоо, баярлалаа. За шинжээчдээс ирсэн асуулт маань ингээд нэг үрээ дуусч байна. За тэгэхээр өнөөдөр цагаа гаргаж оролцсон за бүх оролцогч нар сонсон лайваар сонсон бүх үзэгч нартай баярлалаа гэж хэлье. За тэгээд
Голланд банкт уйлал болгон тайлангаа танилцуулаад бас зах зээл дээр түүжүүлээд явж байгаад баярлалаа гэж хэлье. За тэгээд дараа улирлын оны эцсийн earnings call-оор уулзъя гэж найдаж байна. За баярлалаа та бүгд. За баяртай. За баярлалаа.